Болсон явдал номер 1. 2017 оны 3 сарын 22-ны өглөө Японы Яманаши мужид байх нэгэн паркт шинэ өглөө альчлан иржээ. Өглөөний сэрүүн агаарт алсад харагдах уулсын орой дээгүүрх цас мандаж буй нарны гэрэлд гялалзан харагдана. Паркийн ажилчид ганц нэгээрээ цуварсаар ажилдаа ирж багаж хэрэгслээ үүрч тоглоомуудын хэвийн үйл ажиллагааг шалган тэр өдрийн зочдыг хүлээж авахд бэлдэж эхлэв. Паркийн хуучин тоглоомнууд нам гүм, эзэнгүй, урт мушгирах төмөр зам, тулгуур багнууд тэнгэр үүд сунан харагдана. Ажилчдын дунд 42 настай Кенжи Садо байла. Тэр паркт засварч нарт 15 жил ажилласан туршлагатай хүн. Кенжи үргэлж нямбай, тоглоомын боолт, төмөр холболт бүрийг гараараа шалгадаг, баг зэрэг суларсан нэг боолтыг ч хуруугаараа мэдэрдэг гэдгээрээ алдартай байв. Тэр өглөөж Кенжи урдын адилаар ажиллаа эхлүүлж жижиг гар чийдэнгээ сугандаа хавчуулан зөвхөн ажилчид нэвтрэх бүс рүү алхажээ. Түүний гэрэлтдэг хантааз бүдэг гэрэлд анивчин. Кенжи паркийн хамгийн том тоглоомын нэг болох галзуу хулганы төмөр замын дээгүүр болгоомжтой явж байлаа. Өглөөний 6 цаг 40 минутын орчимд Кенжи галзуу хулганы зам дээр сөхрөн сууж холболтуудыг шалгаж байв. Тэр гарчийдэнгээ тусхан боолт бүрийг эрэг чангалагч түлхүүрээрээ зөөлөн тоншино. Яг энэ үед удирдлагын самбарын өрөөнд өөр нэг баг тоглоомыг ажилуулах туршилтыг эхлүүлэхэд бэлдэж байв. Эдгээр өглөөний туршилтууд нь зочдыг тоглоомонд суулгахын өмнө галзуу хулганы хэвийн ажиллагааг шалгах өдөр тутмын үйлдэл байсан юм. Ажилчид хоорондоо харилцдаг станц нээлттэй байсан ч гүйцэд гэгээ ороогүй байснаас Кенжигийн байрлал хянах өрөөнөөс харагдсангүй. Тавцангийн ойролцоо байсан хідэн ажилчин хожим ярихдаа төмөр багнуудын хооронд Кенжигийн өмссөн гэрэлтдэг хантаазыг хальтхан хараад холоос түүнийг дуудсан ч туршилтын систем аль хэдийн ажиллаж эхэлжээ. Галзуу хулганы туурамс тавигдаж богооны цуваа урагш хөдлөв. Галзуу хулганд хурдан авч эхэлмэц төмөр замаар гинжний шаржигнсан дуу улам чангарч Кенжигийн сүхрэн суусан хэсэг рүү ойртож байв. Тэр сэхэ авч толгоогоо өргөх үед галзуу хулган бараг тулж ирсэн байсан бөгөөд асар хүчтэйгээр түүнийг мөргөж биеийнх нь хэсгүүд хуваагдан галзуу хулганы зам дээр шидэгдсэн байна. Хожим гэрчүүд ярихдаа хүнд зүйл мөргөх чимээ гарсан, мушгирсан галзуу хулганы зам тэр аяараа дөргсөн гэсэн байна. Нэгэн ажилчин Кенжиг дайруулсныг мэдээд гашгирсан ч галзуу хулганыг зогсоох ямар ч боломж байгаагүй. Кенжиг дайрсан ч галзуу хулган замаар хурдтай давхсаар байсан. Энэ явдлыг нүдэрээ харсан бусад ажилчид зочирдон хөшөө мэт гатсан байв. Оператор захилгааныг тасалж галзуу хулганыг замын дунд хүчээр цогсов. Ажилчид яаран гүйлдэж Кенжигийн байсан хэсэгт очсон ч нэгэнд оройтжээ. Хэдэн минутын турш хинч юу ч хэлсэнгүй, бүгд итгэж ядан галзуу хулганы хоосон сандлууд руу ширтэж байлаа. Тэр өдөр паркийг хааж ямар ч тоглоом ажилласангүй. Болсон явдал номер 2. 2014 оны 10 сарын 6-ны орой Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах нэгэн эмнэлгийн төвд MRI буюу дүрслэл онцлогооны тасаг ачаалал ихтэй ажиллаж байлаа. Өдрийн үзэлгүүд сунжирсаар цаг авсан сүүлчийн өвчтөнг авахар бэлтгэж байв. Эргэн тойрон хөлийн чимээ, тэрэгэнцрийн дүнгнээ, багажны дохиоллын дуу зэрэг өдөр тутам сонсогддог нөгөө л орчны чимээ сонсогдно. Асар том MRI төхөөрөмжийг өрөөний гол хэсэгт байрлуулж, нээлхийн хэсгийн орыг дараагийн өвчтөнд зориулан бэлтгэж байв. Тэр өдөр 29 настай Анжела Ремси совилогчийн туслахаар ажиллаж байсан юм. Тэрээр ууг эмнэлэгт жилийн өмнө ажилд орсон бөгөөд шаардлагатай үед олон төрлийн туслах ажил гүйцэтгэдэг байв. Тэр өдөр Анжелагийн үүрэг энгийн өвчтнийг өрөөнд оруулж, аюулгүй ажиллагааны жагсаалтыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг дотгож зөөх байсан. Гэвч тухайн өдөр MRI-д харуулах өвчтөн зөөврийн хүчил түргчийн баллон хэрэглэх шаардлагатай байв. Тэр хүчил түргчийн баллон нь гам металлаар хийгдсэн хүнд жинтэй цилиндр хэлбэрийн сав байсан бөгөөд дээрээ даралт хэмжигч болон хавхлагтай байв. MRI өрөөнд ган металлаар хийсэн зүйл оруулахыг хатуу хоригддог. Учир нь төхөөрөмжийн дотор байрлах хүчтэй соронзон орон металлыг татаж болзошгүй учраас тэр. Гэвч ажилчдын хэлслээр аюулгүй ажиллагааны шалгалтанд бүртгэгдээгүй байснаас болж хүчил түргчийн баллоныг өрөөнд санамсаргүй оруулсан байжээ. Энэ бол ноцтой алдаа байсан юм. Оройн 19 цаг 15 минутын үед Анжела хүчил түргчийн баллоныг хоёр гартаа барьсаар MRI өрөөлөв алхав. Өвчтөн тэр үед гадна талд аппарат чөлөөлөгдөхийг хүлээж байсан байна. Нэг техникч удирдлагын самбар дээр тохиргоо хийж нөгөө нь баримт бичгээ шалгаад завгүй байсан. Хожим гэрчүүд болсон үйл явдлыг нүд ирэмхийн зур болсон хэрэг гэж тодорхойлсон байдаг.
Гам баллуун барьсан Анжелаг асар хүчтэй соронзон орон нүд ирэмхийн зуур татаж хинж арга хэмжээ авч чадсангүй. Анжелаг Имрайн гол хоолон хэсэгт ховх татжээ. Хүчил дүрэгчийн баллон соронцтой мөргөлдөх чанга дуу өрөө дүүрэн цуурайтаж техникчид сандран орилсон байна. Нэг ажилтан яаран унтраалгыг дарсан ч соронзон орон бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан тул төхөөрөмжийг тэр дор нь унтраах боломж байгаагүй. Баллон Имрайн хананд наалдаж хан болон баллоны дунд Анжела хавчуулагдсан байлаа. Техникчид баллоныг гаргах гэж татсан ч соронзон орны таталт хэтэрхий хүчтэй байсан учраас дийлээгүй юм. Харин Анжела хүчтэй соронзон таталтанд Имрайн төхөөрөмжөнд цохигдсон нас баржээ. Болсон явдал номер 3. 2019 оны 1 сарын 4-ний өдөр Дубайн нэгэн зочид буудалд болсон явдал. Тухайн зочид буудлын гал тогооны хэсэг орой болох хүлээн авалтын зоогийн бэлтгэлийг тоогооч нар хийж ажил жинхэнэ буцалж байлаа. Энэ арга хэмжээ онцгой ач холбогдолтой байв. Учир нь гадны улс орнуудаас ирсэн худалдааны төлөөлөгчид буудлын том танхимыг тусгаалan захиалсан тул бүх зүйл төгс байх ёстой байсан. Гал тогооны хэсэгт ногоо, загас, мах зэргийг бэлтгэлийн тавцангууд дээр тавьж, зууш, шүл, 2 дугаар хоолны тавгуудыг игнүүлэн үрж, плитгэн дээр буцалж буй савта хоолноос уур савсаж, хутгаар юм хэрчиг чимээ тасралтгүй үргэлжилж байлаа. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн нэг нь Фарид Хасан 38 настай 20 жилийн туршлагатай ахлах тогоочийн туслах байв. Тэр 17 наснаасаа эхлэн зочид буудлын ресторануудаар ажиллаж эхэлсэн нэгэн тэр өдөр Фарид гал тогоонд боловсруулалтын хэсгийн ариун цэврийг хянан шалгаж байсан юм. Фарид гал тогооны шалны бохир урсдаг хоолойд хуримтлагдсан бохир болон тосыг бөглөрхөө сэргийлж цэвэрлэж байв. 18 цаг 30 минутын үед гал тогоо оргил ачаалттай ажиллаж байлаа. Нэгэн зэрэг олон плитик ажиллаж, гүн шарагчинд тос буцалж, зөөгч нар хоолны тавгийг аван яаран орж гарч байв. Гал тогооны агаар халуун, уур хиншүүгээр дүүрч, хагас айгүй гүн шарагч ажиллаж байсан учраас шалан дээр тос асгаран, их хэмжээний тос шалны саралжин бохрын хоолоогоор урсаж, тосны шүүр бөглөрөх дөгсөн байв. Фарид гарч идэнгээ барин шал руу доош бүхэж хоолойд хуримтлагдсан тосыг цэвэрлэх гэж байжээ. Тэр мөчөд ойролцоох плитикнээс гарсан дөөл шалан доорх тосны шүүрнээс дээш гарч байсан халуун тосны ууртай шүүргэлцжээ. Үүний улмаас гал гарч нүд ирэмхийн зур гал тогооны хэсэг галд автсан байна. Гал бохрын хоолой дэх тосны шүүрийг шатааж Фаридийн байсан яг тэр газар бүхэлдээ галд автсан. Галын дөөл Гялсхийн өрөө гэрэлтүүлэхэд ажилчид гашгирч зарим нь нойтон алчуур шүүрэн авч галыг унтраах гэж оролцсон ч гал хит хурцтай тархжээ. Галтгооны хэсгийн таазны агааржуулалтын хоолой тос хиншүүтэй агаарыг сорж байсан учраас тэр жигтэй галд автсан байна. Хэдхэн секундын дараа галын дохиолол дуугарч чанга хятансан сэрүүлэг гал тогооноос эхлээд зочид буудлын хүлээн авалтын танхим даяар сэртхийн дуугарв. Өтгөн утаа заалнуудыг дүүргэж агаар саарал туяатаа болсон байна. Ажилчид галын хор авахар гүйлдэж зарим нь хүмүүсийг үйлчилгээний гарцаар гаргахыг оролдож байв. Фарид тосны шүүрний дэргэд шалан дээр унсан байдалтай байсан. Түүний хормогч нь шатаж цоорчээ. Аюулгүй гарц ердөө хитгэн алхмын зайд байсан ч Фарид хэдийн угаартаж нас барсан байсан. Болсон явдал 4. 2015 оны 6 сарын 12-нд Филиппиний Кесон хотод болсон. Сүмийн дотор болон гадна талд намгүн байв. Харин сүмийн харьяа лааны үйлдвэр дотор ажил үргэлжилсээр байлаа. Жилийн баярын өмнөхөн захиалга 2 дахин нэмэгдсэн тул ажилчдад шөнийн турш ажиллахыг даалгасан байв. Үйлдвэрийн барилгын бүтц нь энгийн, бетонын хантай, дээвэр нь модон тулгууруудтай, урт ажлын ширээн дээр хайлсан лавнуудтай савнуудыг игнүүлэн өржээ. Цонхны ойролцоо парафинаар дүүргэсэн лааны хэвнүүдээс лавны үнэр ханхлан 20 гаруй ажилчид ширээнээс ширээ хооронд лааны голнуудыг нааж хэврүү халуун лав зутгаж хөрсөн лаг хэвнээс нь гаргаж байлаа. Металл хэвнүүдийг лавнаас цэвэрлэж хусах чимээ үйлдвэр дотор хадна, нар хэдийн бууж орой болсон ч үйлдвэр доторх бөхчим халуун агаар шалан дээр дусч гойчсон лав болгоомжтой алхахгүй бол гулгаж унтахаар болсон байв. Ажилчдын дунд 47 настай Маритес Алонзо байв. Түүнийг бүгд багийн ахлагч гэж мэддэг байсан. Тэр энэ үйлдвэрт 10 жилийн турш ажиллаж, залуу ажилчдад лавыг хэрхэн зөв зутгах, лааны гол тогтоохыг зааж өгдөг байсан юм.
Тэр шөнө Маритес ажилчдын дунд явж хэвнүүдийг шалгаж, ажилчдад шалаа цэвэр байлгахыг сануулж байсан. Хожим гэрчүүд түүний талаар ярихдаа Маритес ажлын хувцсны халаасандаа альчуур хийчихсэн алхах зураа хааныг шалан дээр дууссан лавыг арчиж байсан гэжээ. Шөнийн тэг 1 цаг 15 минутанд хайлуулсан парафин дүүрэн савыг хин нэгэн ширээнээс санамсаргүйгээр түлхэж унгав. Ажилчид сандран ойрлсон шалаар уурсаж буй шингэн лав хийн зуухны ойролцоо хүрмэгц гал гарчээ. Нэг л агшинд гал дэгжээд шалан дээр дуссан лаваар дамжин үйлдвэр тэр аяараа гад автсан байна. Хаалганы ойролцоо байсан ажилчид гадагш гүйлдэн гарч зарим нь альчуур даавуу шүүрэн авч галыг унтрахаар оролдлоо. Нэг ажилчин хожим мөрдөгчдөд ярихдаа гал маш хурдан тархаж дээврийн модон тулгуурууд шатаж эхэлсэн гэж ярьжээ. Маритес үйлдвэрийн 10 хэсэгт залуу ажилчдыг гарц руу чиглүүлэх гэж оролдож байсныг хүмүүс хамгийн сүүлд харсан байна. Гэвч гал аль хэдийн тэр болонд хүрчээ. Гал хаалганы модон хүрийг шатааж тэдний гарах цорын ганц гарцыг хаасан байна. Үйлдвэрийн цонхны шилнүүд хит халуунд тесэлгүй ан цав гарган цуурч байснаа хүчтэй бутран хагарч шилний хилтерхий гадах хашаа руу цацагджээ. Хар утаа үйлдвэрээс авсаж сүмийн хашаагаар нэг утаа болов Маритесийн цогцыг арын хаалганы ойролцоогоос олсон байна. Тэр гарц руу хүрэхэд ердөө хитгэн алхам дутуу байжээ. Болсон явдал номер 5. Энэ явдал 2015 оны 9 сарын 17-ны өдөр Чикагогийн захад байрлах эмнэлгийн моргт болжээ. Шөнийн цагаарч морг завгүй ажиллаж байсан бөгөөд эмнэлгийн ажилтнууд моргийн хөлдөөх хэсгүүдэд цогцос бүрийг дугаарлаж тэмдэглэл хөтөлж байв. Энэ морг сар бүр хэдэн зуун цогцос хүлээн авч бүртгэл хийхийн тулд тогтмол тооллого хийдэг байсан. Бүүдгэр гэрэлтэй уртаас урт хонглууд задлан шинжилгээний өрөөг агуулгах хэсэгтэй холбдог. Агуулгын хэсэгт хэд хэдэн том хөлдөөх өрөөнүүд байх ба тэдгээрийн дотор түрдэг орон дээр даавгаар бүтээсэн цогцнууд хэвтэнэ. Шөнийн ээлжийн ажилтнуудын дунд 56 настай Томас Грейди гэх хүн байв. Тэрээр моргийн туслах ажилтнаар 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд ихэнх хугацаанд шөнийн ээлжинд ажилласаар иржээ. Томсыг бүртгэл бичиж суухдаа жаз хөгжим амандаа аялдаг гэдгээр нь хамт олон сайн мэддэг байв. Хамт олон нь түүнийг хизээч яардаггүй. Бүртгэл хийхийн өмнө цогцыг таних шошгыг 2 дахин шалгаж баталгаажуулдаг маш нямбай хүн байсан гэж дурсан иржээ. Тэр шөнө Томсын үүрэг нь баруун хэсгийн хөлдөөгч доторх цогцнуудын таних дугаарыг шалгах байлаа. Тэр хавтас үзгээ барьсаар моргт орж ирэхэд цаг 23 цаг 15 минут болж байсан. Хөлдөөх өрөөнд том хүйтэн бөгөөд тод гэрэлтэй температурыг 3 градус Цельс болгон тохируулжээ. Өрөөнд игнэн байрлуулсан төрдөг орон дээр даавгаар бүтээсэн цогцнууд байлаа. Цогцос бүрийн гар болон шагаанаас таних хуудсыг үйсэн байв. Томас цогцос дундуур алхах зураа тэмдэглэлүүдийг тулган нягтлж байв. Гэвч хэдхэн минутын дараа Томсыг хөлдөөгч өрөөнд байхад хаалга нь гинэд савж хаагдав. Түгжээ ток гэж дуугарч тэр өрөөнд түгжигдсэн. Гаднаас хэн ч анзаарсангүй хөлдөөгчтэй залгаа өрөөнд 2 ажилтан бичиг баримт ангилан сууж байв. Хожим тэд сулхан тогших чимээ сонссон гэж мэдүүлсэн ч 50-р хөдөлсөн ч юм уу тоног төхөөрөмжөөс гарсан чимээ байх гэж бодсон гэжээ. Хөлдөөгч өрөөний ханыг зузаан дулаан тусгаарлагчтай хийдэг учраас доторх дуу чимээ бараг сонсогддгүй байна. Эхэндээ Томас ажлаа үргэлжлүүлэн бүртгэлийн дэвтэртээ хит хитэн мөрийг бүгэлсэн байв. Гэвч тэр хаалгыг нээхийг оролцсон ч болсонгүй. Энэ төрлийн хөлдөөх өрөөний хаалгыг зөвхөн гаднаас онгойлгох боломжтой байжээ. Дотор талаас нь нээх гар механизм, дохиолол, аюулгүй довшлуур зэрэг огт байгаагүй юм байна. Тэр хөлдөөгч нь 1980-ад оноос хойш ашиглагдаж ирсэн хуучин загварын нэг бөгөөд дотоод түгжээ аюулгүй системээр шинжлэгдээгүй хоцорсон цөөн өрөөний нэг байсан юм. Томас хэсэг зур завсарлан хавцаа доод тавир дээр тавьжээ. Шүн дунд болов. Хинч өрөө гаднаас нь онгойсонгүй. Өрөөний хүйтэн агаарт Томас жиндэж эхлэв. Төмөр тавируудад хүрэхэд агаараас ч илүү хүйтэн санагдаж тэр ажиллах зуура бээлийг нэвт хайрах хүйтнийг мэдрэв. Томас өдөр 12 цагаас хойш ажилласан бөгөөд өдөр кофе ууснаас өөр зүйл идээгүй байсан юм. Түүний бие хит даарснаас болж хөдөлгөөн нь удааширч, гар нь хөшж, цагаан даавгаар бүтээсэн цогцнууд дунд ганцаараа зогсохдоо ухаан нь балартах шиг болжээ. Шөнийн 2 цагийн үед ажилчид ажлаа дуусгаж нэг нэгээрээ цагаа бүртгүүлж моргоос
гарч явцгаав. Цаг өнгөрсөөр л хинч Томсыг анзаарсангүй. Үүр сайхаас өмнө Томас тавиурын хажууд осгож өгчээ. Өглөөний 6 цаг 45 минутын үед эхний ээлжийн ажилтан ирв. Залуу туслах ажилтан баримт бичгийн дагуу гаргах ёстой цогцыг авахар моргийн хөлдөө хөрөөлөв алхлаа. Тэр хөлдөө хөрөөний хаалгыг онгойлоход хамгийн түрүүнд газар хөвтөх Томсыг харжээ. Түүний арьсан цайж бие нь хөшөж хатуурсан байв. Ажилчид яаран тусламж дуудсан ч Томас хэдхэн цагийн өмнө нас барсан болохыг тогтов. Тэр үүр сайхаас өмнө осгож өгсөн байлаа. Тэр өдрөөс хойш Томсын амиа алдсан хөлдөөгчийг битүүмжилж хамт олон нь түүний нас барсан тэр хонглоор дахин явхаас цэрвэж тэр хэсэгт засвар хийхээр төлөвлөжээ. Болсон явдал номер 6. 2016 оны 4 сарын 9-ний өдөр Каир хотод байх Эртний үзүүрийн музейд болсон явдал юм. Нар хэдийн дээр хөөрсөн ч музейн зузаан чулуун хаан шөнийн сэрүүнээ хадгалсан хэвээр байлаа. Ажилчид 3 үзэсгэлэнгийн танхим сэргээн засварлах өрөөнд тараасан хайрцагтай чулууны хилтерхиynүүдийг эвлүүлэх гэж нааш цааш эргүүлж тойруулна. Музейн барилга том биш ч гэлээ хотын янз бүрийн агуулгуудаа саяхан авчирсан хэд хэдэн ховор дурсгалт зүйлсийг агуулж байв. Тэдгээрийн дундаас хамгийн сүүлийн үеийн олдуур нь боржин чулуун авс байлаа. Авсны таг нь л ихэд дангаараа 1 тонн гаруй жинтэй юм. Ажилчид удахгүй нээхээр товлсон шинэ үзэсгэлэнд зориулан авсыг байрлуулах гэж байсан Юсеф Халил гэх 34 настай эр музейд хүнд эд зүйл зөөвөрлөх ажлыг хийж байв. Юсеф Гизагийн ойролцоо хүүхэд насаа өнгөрүүлж түүхэн чиглэлээр их сургуулаа төгснөөс хойш музейд ажиллаад 5 жилийн үр үзжээ. Музейн эртний олдурууд донд байхад түүнд сайхан мэдрэмж төрдөг байсан. Ажил нь биеийн хүчний байсан ч тогтмол цалинтай, боломжийн цагийн хуваарьтай ажиллах нь түүнд таатай байв. Тэр өглөө ажилчид үзэсгэлэнгийн шин танхимын доод хэсэгт цугларчээ. Шатнуудыг хан дагуулan угсарч үүдний ойролцоо хайрцагт багж хэрэгслүүд өрөөсдөй байв. Ган татлага бүхий өргөгчийг шалтай бат бэхэлж, өргөгчийн дээгэн шалнаас хүний цээжний дайтай зайд унжиж байлаа. Авсны тагийг зөөхийн тулд модон хайрцагт хийж гинжээр бэхэлсэн байв. Төлөвлөгөө нь энгийн. Эхлээд авсны суурийг өргөж зөв байрлалд тавих. Дараа нь тагийг тусгайлан хийсэн суурин дээр тогтвортой байрлуулах ёстой байв. Дадсан зангаараа Юсеф тэр өдөр ажилдаа мөн л эрт иржээ. Тэр эхлээд оосор гинжийг шалгаж бүгд зөв холбогдсон эсхийг нягтлсан бол бусд нь өргөгчийн удирдлагыг туршиж байлаа. Ажил нь энгийн мэт боловч маш нарийн уялдаа анхаарал шаардсан зүйл байв. Тэд өмнө нь жижиг оврын үзмрүүдийг зөөж байсан ч энэ удаагийнх бол сүүлийн хэдэн сарын хугацаанд зөөж байгаагүй хамгийн хүнд үзвэр байсан юм. Музейн захирал хүртэл тэдэнд дахин сануулжээ. Яарах хэрэггүй зааврын дагуу нягт нямба ажил гэж. Өглөө ажил айжуухан урагшилж байлаа. Ажилчид үзмэр байрлуулах хэсгийн шалыг шүүрдэж суурийн өндрийг тохируулсан байв. 10 цаг 30 минут гэхэд бүх зүйл бэлэн болжээ. Тэд өргөгчийг асаахад моторын нам гүмхэн дуу танхимд цуурайтав. Гинж айжмаар татагдж боржин чулуун авсны тагийг модон хайрцагнаас нь алгуухнаар дээш өргөж байлаа. Ажилчид авсны тагийг савлуулахгүй хичээж хайрцгийг тойрон зогсно. Хүнд ачаанд гинжнүүд шажигнан дуугарч байсан. Гэрчүүд хожим мөрдөгчдөж ярихдаа гинж гинтэл тасарсан гэв. Авсны таг яах ихин завдалгүй газар унжээ. Юсеф хайрцагны ойролцоо зогсож байхад боржин чулуун авсны таг түүний дээрээс унаж түүнийг дарсан байна. Тэнд байсан ажилчид авсны тагийг өргөх гэж оролдсон ч хүч хүрээгүүн дээр тагийг байрнаас нь ч хөдөлгөж чадсангүй. Хүнд чулуун таг унсны тэмдэг мэт шал аалзны тор мэт цуурсан байна. Ойролцоогоор 20 минутын дараа түргэн тусламжийн баг ирж тэд жижиг өргөгчүүдийг хэрэглэн авсны тагийг баг зэрэг өргөж Юсефийн цогцыг гаргаж чадсан юм. Гэвч тэдэнд ямар ч арга байсангүй. Түүнийг газар дээрээ нас орсон гэж мэдэгджээ. Музейг хэсэг хугацаагаар хаасан ч эргэн нээсэн байдаг. Гэвч боржин чулуун авсыг музейн үзмэр болгож тавиагүй бөгөөд агуулхад тэр жигт нь орхижээ.